Free Market Academy зуны сургалт. Эдийн засгийн эрх чөлөө ба улс төрийн эрх чөлөө. Эдийн засагч жаргал сайхан. Эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө гэсэн сэдвээр ярих гэж байна. Эрх чөлөө нь хувь хүн өөрөө өөрийгөө мэднэ, хариуцнаа гэсэн зарчим дээр тулгуурладаг. Өнөөдөр олон хүмүүс дэлхийд даяар ийм төөрөгдөл байдаг. Эрх чөлөө бол улс төрчдийн асуудал, улс төрийн эрх чөлөө бол улс төрчдийн асуудал. Эдийн засгийн эрх чөлөө тэр баян ядуу байх бол эдийн засгийн асуудал гэж ярьдаг. Энэ хоёр зүйл тийм хамаагүй зүйл биш. Нэг талаасаа улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө хоёр цуг хосолж чадсан оронд гайхамшигтай эдийн засгийн өсөлт гарах боломж байгаа. Бид одоо хөгжил гэдгийг одоо энэ унаа тэргээрээ хэрглэж байгаа юмараа бас хэмжих учир дутагдaltaй байна. Монголчуудын 5.1 нь өдрийн $2 орлогоос бага байна. Буюу албан ёсоор ядуурлын түвшин гэж үздэг 20%. Энэ чинь саяхан бодлого 37% байсан. Мөн ахаад 30% нь хизээч тэр шугамын доор ороход бэлэн байна. Буюу хүн амын хагас нь ядуу байна гэсэн үг. Эдийн засгийн эрх чөлөө ба улс төрийн эрх чөлөө. Үндсэн хуулинд ингэсэн заалт байгаа. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эвнэгдлийг хангах, хууль дээдлэх болохыг тусгайлан зааж улс төрийн эрх чөлөөг баталгаажуулсан. Монголын үндсэн хуулинд ийм заалт байгаа. Харин эдийн засгийн эрх чөлөөний тухайг сонин заалт байгаа. Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөгц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж заасан. Мөн нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрж өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах тухай заасан. Ингээд нийтийн болон хувийн өмчийг төр хуулиар хамгаална гэж заасан ба шүү дээ. Нөгөөдөө энд нэг сонин заалт байгаа. Энэ хараа. Дэлхийн эдийн засгийн хөгжийн түгээмэл хандлага гэж байна шүү. Түгээмэл хандлага гэдгийг тодорхойлоогүй. Дэлхийн ихэнх нь яаж бид тийшээ явна гэсэн өгүүлбэр яваад байгаа юм дотор. Энэ бол зарчимд тулгуурлаагүй өгүүлбэр. Ер нь зарчимд тулгуурлаагүй юм цаг хугацааны төрчд өөр болоод байдаг. Улс төрийн эрх чөлөө буюу ардчил нь эдийн засгийн эрх чөлөөтэй хосолж чадвал улс орныг цэцэглэн хөгжүүлэх дөт зам болдог. Эдийн засгийн сонголт бол чөлөөт сонголтын дээр тулгуурласан байх хэрэгтэй. Нөгөө нэг арга нь хүчээр, цэргийн хүчээр, төлөвлөгөөний комиссийн хүчээр сонгох. Зах зээлийн сонголт буюу чөлөөт сонголтыг хийсэн гэх мөртлөө төрийн буюу хүчний зохицуулалт өндөр хэвээр байгаа. Улс төрчид энийг баг яриад байгаа. Хамгийн тод жишээ нь салбар болгоно төрийн компаниуд байгаа. Хувийн компаниудтай өрсөлдөөд илүү монопол эрхтэй сууж байгаа. Тэрийг монопол эрхтэйгээр бид өгөхгүй хинж өгч чадахгүй гэж ярьдаг. Монгол улс 2014 онд дэлхийн 118 орноос эдийн засгийн эрх чөлөөгөөр 97 дугаар байранд орсон байна. Хөгжиж байгаа орнуудад хувь хүн, хөрөнгө, хашаа байшин, мал байгаа боловч эрхийг нь төрөөс хуульчлан баталгаажуулж өгч чадаагүй байгаа учраас эдийн засгийн эргэлтэнд ордоггүй. Зөндөө олон малтай хүн би баян л гэдэг. Тэр нөгөөх яг энэ баталгаажуулсан бичиг. Жишээлбэл 100 үнэтэй Америк хүн, 100 үнэтэй Австрали хүн, 100 үнэтэй Монгол хүнийг аваад үзэх юм бол тэр үнээг Австрали, Америкт гарал үүслэр нь эмгэн дээр нь эмэг хийсэн байгаа. Үнэ болгон бүртгэлтэй байгаа. Удам сударна тэр бүртгэл рүү ингээд компьютерд орохоор байгаа. Ямар хэмжээний үр шимтэй вэ гэсэн статистикийн дундаж байгаа. Тэгэхээр банк энэ үнэний ерөнхий үнийг мэдж байгаа зах зээлийн үнийг. Энэ бол нэг $1000 байна наазахын цай. $1000 үнэ. Ягаад гэвэл энэ үнэний өгж байгаа сүүний дунджийг мэдж байгаа. Ирэх 5 жилд өгөх сүүний дунджийг мэдж байгаа. Эдийн засгт нөгөө future income revenue гэсэн юм тооцоо байдаг. Тэр Америкт тэр зогсож байгаа тэр үнэний нэгдсэн үнэлгээ гэж байгаа. Тэрийг банкирууд мэдээд таны энэ үнэгээр чинь баталгаажуулаад би $700 өгнө. Монголд үнэгээ
малчнаас нь өөр хүн танихгүй шүү. Бөөр алаг тийм нэг үнэ байгаа баруун ивэр нь тийм баруун ивэр нь хуурхай ч юм уу иймэрхүү юм яриад байгаа шүү. Хөрөнгө баталгаажаагүй, хамгаалагдаагүй учраас эргэлтэнд орохгүй байгаа. Хашаа адилхан. Төр засаг түрүүний ярьснаар тэр өмчийг хамгаалах аюулгүй байдлын стандарт тогтоогоод мөрдүүлэх ёстой болохоос биш. Өөрөө оролцоо тоглогч болоод явах ёсгүй. Яг хөл бөмбөгийн шүүгч байхгүй юу? Та нар боддоо. Хөл бөмбөгийн шүүгч байдаг. Мань хүн тийшээгээ гүйж ягаад гол хийгээд дахиж яхад нь хөл бөмбөгийн шүүгчэнд барьж аваад гол хийчихвэл яах вэ? Хаяа шүүгч, хаяа тоглогч. Ийм тоглоом байж болох уу? Яг тийм байгаа байхгүй. Тэгээд дандаа өөрийнхөө тоглогчид илүү боломж өгдөг. Чамайг болохоор хувьд хоргоод идэг. Төрийн компаниуд тийм шин. Монгол улсын төрийн компани бүх алдагдал нь Чингис Бондын орлогоос том. Мөнгө хаанаас гардыг? Төсвийн алдагдлаас төсвийн алдагдлыг нэмээд та нарын татвараас нэмээд байгаа. Энд байгаа тэнд байгаа нэг юм ээ. Авсан талах болгондоо дэлгүүрээс авсан юм болгондоо 10% төлж байгаа шин. Тэрийг ганцхан юм мэдэхгүй л байгаа болохоос биш. Чивэл манай төрийн засгийн ингэж байгаа юм. Бид одоо хөнгөлтөө зээл тэрэнд өгөн жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэж 60 мянган жижиг дунд үйлдвэр байгаа. Бүгдээр нь зээлөх мөнгө хинт ч байхгүй. Дэлхийн банкнд ч байхгүй тийм үү? Монгол болохоор өгнө гэж яагаад нэг 100 нь өгж байгаа. Тэгээд нэг 10 мянган компани өрсөлдөж байсан 100 нь 9,090 жилийн 14% хүүтэй мөнгө олж байгаа тийм. Би энэ 100-ыг нь ялгаж байгаа жилийн 5% хүүтэй мөнгө өгчлөө. Яаж та нар энэтэй өрсөлдөх юм? Тэгэхээр дараагийн ээлж нь та нар яана гэж? Хоорондоо өрсөлдөхгүй. Одоо энэ 100 шиг зээл авахын тулд надад лобби хийж явах би тэр гэж бодъё. Тэгээ нэг энийг ч өгж байгаа төшөмдүүлчдээ сайхан биз дээ тэр чинь. Би шонд үгүй юу чи ер нь хийгүү нүдтэй хүн байна юу гэдэг. Үсэн шар өнгөтэй байна гэдэг юм. Ингээд янз бүрийн юм ярихгүй гэсээр байгаад нөгөө авилгал гэдэг чинь явж өгж байгаа байхгүй төвшин болгондоо. Тэгээ төр үн тогтоож байгаа газар болгонд авилгал бий болчихж байгаа. Хянах гэж маш өндөр зардал байдаг. Монгол улс 2014 онд дэлхийн 118 орноос 116 дугаар баригдаж. Бидний хойно Венесуэла, Ирак энэ төр л явж байгаа. Хөдлөх болгондоо мөнгө өгч байна. Тийм учраас төрд байгаа хүмүүс чинь байж байгаа. Төр юм бүтээдгүй, төр хуваарлдаг. Тэгээ хуваарлж байгаа хүмүүс байж байгаа. Төрд ороод байж байгаагаа сайн анхаарах хэрэг. Тийм хүн та нарын ойр дотн байгаа бол нүдээ том болгоо сайн хар. Тэр мөнгө хаанаас гараад байна? Голдуул авилга албан тушаалын авилга байна. Аль нэг том даргын өмнөөс юм хийгээд комиссийн авч байгаа. Монгол улсын далд эдийн засаг өнөөдрийн Монголын албан ёсны эдийн засгийн наад зах нь 50% байгаа. Наад зах нь ер нь 70% байна. Энэ юу гэсэн үг гэхээр нөө татвар төлдөг. Ямарваа нэг нөгөө данс манс өгдөг. Мөнгө авахтаа шууд кашаар хийдэг. Энэ бүх юмыг нийлүүлээд хэлж байгаа. Яагаад? Наран туул шатсныг санаж гинөө. Санаж гинөө тий? Наран туул шатсан. Тэнд байгаа хүмүүс би мөнгө шатаалгасан. Та нар хэдэн мөнгө шатаалгасан бичээд авид ирсэн чинь хэдэн багийн 1 тэрбум төгрөгээд бичээд авид ирсэн. Юу гинэ? Гэхдээ 1 тэрбум төгрөг миний сэфэн биш. Яахгүй би сэфэнд орчих явчихдаг. Гүйлгүй дээ. Тийм юу ярьж байгаа чи улсын банк байгууллагаас том банкнаас амших уу? Хөө чи энэс сухгүй. Хөршөөс нь асуусан чинь тийм шүү. Наад чинь 1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байдаг шүү. Гэтэ 1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хүн татвар төлөхгүй явах юм бол тэр эдийн засаг ч юм уу том нөхөө байна. Өмчийн эрх, засаг төрийн зохицуулалт, далд эдийн засгийн түвшин нь эдийн засгийн эрх чөлөөг өсгөх ба буурахад хамгийн их нөлөөтэй. Улс төрийн эрх чөлөө гэдэг бол эдийн засгийн эрх чөлөөг автоматар авчирдаг үйл. Эдийн засгийн эрх чөлөөг өгөх үү байх уу гэдэг төрийн системд орсон хүн тийм амархан өөр хүнд өгдөг үйл. Өөрсдөө ашигладаг. Хүний шунал, хянахгүй хүний шунал бүх газар бүх хүмүүс шунал. Ганцхан онцлог тэрийг хянсал багс. Өөрөө бусд нь нийгмийн. Монголын эдийн засгийн эрх чөлөө улс төрийнхоос эрс хоцорч байна. Улс төрийн эрх чөлөө заримдаа бид нарын эдийн засгийн эрх чөлөөний найз биш дайсан болж байна. Улс төрийн эрх чөлөө хариуцлагагүй улс төр чинь өөрсдөө ашигтайгаар хэрэгжилж байна. Эдийн засгийн эрх чөлөө нэмэгдээд эдийн засгаа цэцгэлэн хөгжүүлээ тийм ээ. Иргэдрийн амьдрал нь дээшлээд тэр чинээлэг боловсралтай болох тусмаа улс төрийн эрх чөлөөг шаарддаг.
Өнөөдөр жишээлбэл Хонконг. Хонконгийн хотынхон даргаыг өөрсдөө сонгоё. Бээжингүй. Миний өгсөн хүнээс сонгош. Ингээ хүмүүс жагсаад байна шүү. Та нар шиг залуучууд ч өстой нэг хүлийн зөвшөөрөхгүй шүү. Юу та нарын сонголт. Эндээс сон. Тийм байсан шүү. Коммунизм үед нэг л хүн өгдөг. Тэгээ сонго гэдэг байсан юм уу? Нэг хүнээс сонгоно гэж байхгүй шүү. Улс төрийн эрх чөлөөг овжин ашиглаж чадсан. Улс төрийн нам нэртэй цөөхөн бүлэг хүмүүс. Улс төрчид Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөг мэдлэгтэйгээр болон мэдэхгүйгээр хязгаарлаж байгаа. Тийм учраас улс төрийнхөө эрх чөлөөг зөв ашиглаж чадах юм бол эдийн засгийн эрх чөлөөг олж авна. Эдийн засгийн эрх чөлөөг олж авна гэдэг бол төрөүний хэд хэдэн дүгнэлтэн дээр өөрчлөлт хийнэ гэсэн. Одоогийн залуучууд бид нартэй улс төр эдийн засгийн эрх чөлөөгөө яаж халтшгүй тарах юм байх вэ? Яаж хамгаалах вэ? Таны зүгээс яг бидний залуучууд бид нартай тэгж хэлэх зүйл үү? Энэ айгүй чухал асуудал. Яг таны сая асуултанд энэ бүхнийг хамгаалах, энэ эрх чөлөө шиг энэ үнэтэй юм а. Улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг хамгаалахын тулд бид нар мэдлэгтэй сонголт хийх хэрэгтэй. Сонголт нь нөгөө хүнээс хариуцлага шаардах хэрэгтэй. Сонгосон хүмүүсээ бид хянадаг, татдаг, шалгадаг байх шээ. Энэ бол баталгаа. Тэгсэн цагт бид энэ төр засгийн ёс зүйн тодорхой төвшин тэр төвшөнд хүрэхгүй байгаа. Зөвхөн хувиа бодоод байгаа. Энэ хүмүүстэй хариуцлага тооцдог системийг бий болгох хэрэгтэй. Тэгэхин тулд наад зах нь энийг дараалалтай зөв хийх хэрэгтэй. Тэгээ сая наад зах нь тэр сонгуулийн намуудын орлогын тухай хуулийг гаргах хэрэгтэй. Санхүүжилтийн сонгуулийнхын санхүүжилтийн тухай хуулийг гаргах хэрэгтэй. Тэгээ хянаад эхлэхээр өстой нөгөө хандах зүг өөрөө тогтно гэдэг чинь тэр. Мэдлэгтэй, мэдээлэлтэй сайн хүн дуурахгүй байснаар мэдлэггүй, мэдээлэлгүй муу хүний гэмт хэргийг дэмжсэн хэрэг болчдөг. За good luck.